2017 оны 12 сарын 10. Хүн ер нь яагаад бүтсэн бэ гэж охин өрмөн надаас гинт асуулаа. Хэсгэн зур би болгошрон суулаа. Гэтэл хүж дэлхийг хайрлан хамгаалах цорын ганц эзэн хүн та. Хүн таныг бурхан бүтээсэн бөгөөд сэтгэл зүрхийг тань бурхан хайрлсан билээ. Байгаль ихээ хайрлан урт удаан жарахын тулд хүн таныг бурхан өөрийнхөө нэгэн биений хилтерхий гэж өр зүрхэнд чинь хайрлах, хамгаалах, энэрх, өрөвдөх, итгэх, тэмүүлэх гэх мэт бүх сайхан ариун шинжээ араатан амьтанд бус хүн танд харамгүй хайрлсан юм. Их дэлхийн хэвлэнээс идэх, өмсөх, уух бүхэл бололцоог чинь хангаж өгсөн үнэн. Гэтэл бурханы итгэлт хүн та хүн биш. Араатан адил авирлаж их дэлхий ээжээ энд тэндээс нь хайхрамжгүй урж тастан араатнаас дор авирлаж байгаа нь бурханы бүтээсэн хүн та мөн гэж юу? Бурхан хайр ихтэх тусмаа хал болж, хүн нь орших тусмаа мол болж байгаа бол магадгүй хорвоо ертөнц хаашаа эргэх бол хооч үе чинь хаахан хурч зогсох бол хүн та үүнийг ухаарах арга чарга байна уу? Асууж байна би хүн танаас. Та бүхэн энэ ертөнцийн нэгэн хилтерхий төдий. Бүтээсэн эзэн би бүтээлээ өөрчлөөд дахиад шинээр бүтээх боломж бас бий. Хамгийн нандин, хамгийн төгс бүтээл бол хүн та билээ. Эзэн би чинь өөрийгөө мэдрэхээ байж, энэ сүнс чинь биенд чинь тогтхоо байж, завсрын альбанд захирагддаг болж, замбраагүй үйлдэл дэлгэрдэг болж, хүн та өөрөө хүн юм шиг харагдавч, хүн дүрстэй сүг болж байгаагаа хөрс дэлхийдээ байхдаа л ухаарахгүй бол хожимдож ухаарад ч хойч үедээ халуун тамыг үлдээх босов гэж тэмдэглэл дээр тэмдэглэсэн байлаа.